Витийн теорем. AX квадрат дээр нэмэх нь BX нэмэх нь C тэнцүү T гэсэн квадрат төстэй хувьд шийдүүд нь X1 X2 байвал тэдгээрийн нийлбэр нь хасах тэмдэгтэй B квахна үржүүр нь C квахнатай тэнцүү. Эмэгт гэсэн квадрат төстэй хувьд шийдүүдийн нийлбэр нь хасах P тэнцүү шийдүүдийн үржүүр нь Q тэнцүү. Жишээ энэ төстэй хувьд шийдүүдийг шууд олъё. Шийдүүд нь x1-нд нэгтэй тэнцүү, x2 нь хасах тэмдэгтэй 2-ны 5-тай тэнцүү гэж гарна. Эдгээрийг нэмж үзвэл хасах тэмдэгтэй 2-ны 3 гэж гарах ба энэ нь манай хасах тэмдэгтэй b квахнатай тэнцүү гэж чадж байна. Үржүүр нь хасах 2-ны 5 буюу манайхаар c квахнатай тэнцүү гэж байна. Жишээ 2. Энэ квадрат төслийн шийдүүдийн квадратуудын нэлбэрийг олъё. Шууд олох гэж үзвэл хасах 3 дээр нэмэх хасах язгуурд 43-ыг байх нь 2 гэж гарах буюу энэ хоёр тооны квадратуудын нэлбэрийг олох шаардлага нэлээд ажиллагаатай саалтж магадгүй. Тэгвэл Витийн теорем ашиглаж хялбархан бодох арга үзүүлье. Эхлээд Витийн теоремыг бичвэл ийм болно. Одоо олох илэрхийлэл дээр 2-ыг үржих нь x1 x2-ыг нэмж өгөөд буцаага хасаад өгнө. Тэгвэл уртлын хэсгийн бүтэн квадрат болоод манай илэрхийлэл ийм бол x1 дээр нэмэх нь x2-ыг мэдж байгаа хасах 3. x1-ийг үржих нь x2-ыг мэдж байгаа хасах 10. Ингээд орлуулвал ийм болно. Жишээ 4. Ийм тэгшлийн шийдүүд нь x1 x2 бол дараах илэрхийллүүдийн утгыг олъё. Эхлээд Витийн теоремыг бичвэл ийм болно. x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат дээр 2x1 дээр нэмэх нь x2-ыг нэмж өгөөд буцаад хасч өгье. Тэгвэл ийм болох бөгөөд бидний олсон ёсоор x1 дээр нэмэх нь x2 нь 2-той тэнцүү, x1-ийг үржих нь x2 нь хасгалаатай тэнцүү. Орлуулад өчвөл ийм болно. Энэ баталгаа дээр ерөнхий өрөг бол x1 дээр нэмэх нь x2 нь 2-той тэнцүү, x1-ийг үржих нь x2 нь хасгалаатай тэнцүү. Ингээд ийм бол. Мөн ерөнхий өрөг бол ийм болох бөгөөд x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадратыг 18 гэж олсон байгаа. x1-ийг үржих нь x2 нь хасгалаатай тэнцүү учраас ийм бол. x1-ийн куб дээр нэмэх нь x2-ийн кубыг кубуудын нийлбэрийн томьёор задлуул ийм болох бөгөөд өмнөх олсон ёсоор орлуулж ичвэл ийм болно. Мөн ийм илэрхийллийн утгыг олж үзье. Голд нь 2-ыг үржих нь x1-ийн квадрат, x2-ийн квадратыг нэмж өгөөд хасч өчвөл ийм бол. Өмнөх олсон ёсоор орлуулад өчвөл ийм болно.